Өнөөдөр үзэл бичлэг ба штэ хүн айлгаад цалин авдаг сүнслүүд гинэ. Shit. Dead Talent Society гинэ. Бичиж гинэ. За бүгд нөрөм би айгүй сонирхолтой концепт, санаатай, ерөнхий санаатай Бүгд тийм нөрөм. Тайван аимшигын чимшиг, инээдмийн чимшиг тийм айгүй сонин кино олж үзлээ л дээ. Киноны мань ертөнцид болохоор хүн үгснийхээ What the дараа fuck? сүнс болж хувирчхаад бүр юучгүй алга бололгүйгээр дэлхий дээр үлдэхийн тулд айлгагч сүнс гэж мэрэгжлийн лиценз авангуудаа хүн хэрсэн айлгаж хэр алдар Certified-тай сүнс аа? тай сүнс бол чадж байна вэ гэдгээрээ нэгэнтэйгээ өрсөлдөөд карьер хөөдөг заяа. Тэгснээ бүр оны шилдэг сүнс энтергээд аваар чов мов болоо том цом мом гардуулдаг байвал яах вэ? Тэгээ Тайван улс ч өөрөө нэлээд шашинлаг улс юм байлээ Би бүр амар шаах баха. штэ. Таалалт өгсөд нас барсан хүмүүсийнхээ одоо оршуулган дээр нь тэ булшин дээр нь янз бүрийн эд хөрөнгө эсвэл за одоо мөнгөний зурагтай цаас мас шатааж матаагаад одоо дараачийн амьдралдаа хэрэглээрээ энтер гэж өгж мөгдөг тэ. Тэгснээ бас янз бүрийн ийм муу ёрын сүнс мүс байгаад ах юм бол тэр сүнсэндээ зориулаад бас ингээ мөнгө зэн ингээ шатааж өгөөд ингээ тайвшруулдаг тэ. Тэгээ ер нь энэ кино бол бүр яг л тэрэн дээр нь дөрвөл чигдсэн кино байгаа байхгүй юу? Аимшигтай сүнснүүд олноороо байж олон хүн айлгаснаар айсан хүмүүс нь муу ёрын чөтгөрүүдийг аргадахын тулд шашны зан үйлээр өргөл барьц өгөөд Мэж камера жоохон том болгочгоо. Яах юм бэ? Царай мот жижигхэн байж. тэгэд тэрүүгээр нь сүнсний холбоо баяждаг тийм бизнесийн систем гэх юм уу да. Асар олон сүнснүүд байгаа, асар их өрсөлдөөнтэй салбар тэгээд энэ Сүнснүүд баяжаад яг яах юм? хүү зах зээлд хөлөө олох гэж яваа залуу сүнсний тухай өгүүлэх энэхүү Тайван кино бол яалтчгүй нэх олон давтагдаад байдаггүй сонирхолтой оригинал санаатай ховрын бараа кино байгаа. Тэгээ нэрээ ховрын бараа гэснээс сүүлийн үед би нэг чихрэнд амар дуртай болчоо тэгээд ингээ дэлгүр мэлгрүүдээр хаагаад олдохгүй ингээ амар олдоц багтаа байгаадсан байхгүй юу. Тэгсэн чи яасан гэж бодож байна. Тэр чихэр маань өөрсдөө бичлэгийн чи спонсорлё гэж чатбчид ороод ирсэн. Бүр ингээ хайрцагаараа над руу өөрсдөө явууллаа шүү. Тэгээ тэр чихэр маань мэдээж зомби nerds rope байгаа. Одоогор нийтдээ 3 өөр төрлийн амттай CUGS тэгээд байрны доотлын 8 нэрийн дэлгүүрүүдээр зарагдаж байгаа юм байлээ. Дэлгүүрүүдэд хамгийн гол нь айгүй цөөхөн ширхгээр ирээд айгүй хурдан дуусчт юм бил. Гадуураа ийм час хийсэн амттай үрлэн чихэрнүүдтэй дотроо болохоор эрзэн чихэр байхгүй юм. За тэгээ шууд ASMR хий та. Holy shit. Дараагийн бичлэг дээр тэгээд өөр төрлийн задлан за тэгээд хамтран ажиллаж байгаа зомби nerdsтэй баярлаа. Яа, шууд шүд өвдөө шаалаа. Хөгсөж байгаа юм бах та. Аа? Сая Жорж амар чанга хадсан шүү дээ. Тэгсэн чи миний шууд өвдөж чинь. What the fuck? Хөгсөж чинь те би. Тэгэхээр кино маань нэгэн олны танил эмэгтэй, нэгэн буудлын Чи угаасаа 410 өгсөн шүү дээ. Тэгэхэд ханан дээр нь байсан үл таних эмэгтэй зургийг хараад зарс хийж байгаагаар эхэлж байгаа хамгийн эвгүй 0 орчхоод гараад ирсэн чинь яг орныхын дээд талд өнөөх эмэгтэй зургнууд бүр олноороо гараад ирсэн байдаг. Нилээн давгүй эмхтэй юм шүү. За, өдрөмөд confuse. За. За тэгээд энэ сүнс бол хайртай залуудаа хаягдчихад өөрийнхөө амийг хорлж нас барсан Катрин нэмэх эмэгтэйгийн сүнс байхгүй юу? Катрин карьерийнхаа Аим ил үед шилээ. ер нь бол Тайваныхаа хамгийн алдартай сүнсний ертөнцийнхөө айлгагч хатанхаа энтер байсан юм байлээ. Данч яг өөрийнх нь гарын шав буюу Джессика гэж нэг залуу охины сүнс интернетээс өөрийнх нь бичлэгийг үзсэн хүмүүс үхэн гэдэг тийм шин цаг үеийн сүнсний домгороо нилээн алдартай болж Катрины хатны тэтмийг нь булаагаад ерөөхдөө бол те нэгэн цагт хүн болгоныг айлгадаг байсан 414 төвний сүнс гэдэг домогны оронд улаан даашинцтай охины хараалтай бичлэг гэдэг домог яриа Тайваныг донслохож эхэлсэн байгаа. Тэгснэ Джессика бүр Катринаас урваа Ингээ бодсон чи Монголд сүүлийн үед нэг тийм аимшигын иймэрхүү сэвтэй юмнууд гарч ирээгүй амар утж байгаа юм биш те. Нөгөө нэг тавилтчаад жоохон сэвтэй юмнууд гэх юм уу? Одоо жишээ нэг тийм бичлэгүүдээс байдаг байсан шүү дээ баг байхад Монголд ч гэж дэлхийд юм шүү баг. Нөгөө нэг яагаад нэг баг байхад нэг одоо бондгор ахын ч одоо хайшин те. Над чиг л баг байгаа юм байна л да. Над чиг нэг ахгүй нэг сууснаа нэг шүл идээд ойлаа шагаад тэгсээ чи нэг хоёр талд нь нэг баг cosplay ч юм хийсэн юм шиг нэг хоёр нөхөр хажууд нь үрж ирээ суугаад нурууг нь хилээд идэн штэ. Тэ? Тэгэл тэрийг үдчихэл хүн болгоноос тэ янз бүрээр л боддог гэсэн штэ тэ. Тим эвгүй бичлэгүүд байха болцсон юм байна тэ. Тим шинээр үүсэхгүй байгаа юм шиг байна тэ. Эсвэл яг арт түмэн тим юмнаас айха болцсон болоо. өөрөө Цаг үе өөр болсон гэж юу?
тусдаа гарснаа оны шилдэг сүнсээр тодорчхоод тайзан дээрээс цаг үеийн мэдэрч чаддаггүй хуучирсан сүнснүүд энэ салбарт ноёлдог цаг нь өнгөрсөн. Шинэ хатан хааныгаа хүлээж авцгаа сүнснүүдэ гэж Катрин руу үг шидэж байлээ те. Ямар ч тач Катрин Джессика хоёр бол асар амжилттай домогт сүнснүүд байгаа штэ те. Харин киноны мань гол дүр болох Чо гэж үхээд нэх удаагүй байгаа сүнс болохоор айлгагт сүнсч болж амжаагүй байгаа зүгээр л нэг гимгүү орсчидэг төрлийн сүнс байхгүй юу? Бас нэг өөр шиг нь үхээд удаагүй байгаа Цүки гэж сүнстэй найзалдаг. Тэгээд сүнс болсныхоо дараач гэсэн үлсдэг юм байлээ л дээ. Манай хоёр дандаа л Цүкигийн точиж одоо те зулныхын урдах хоолыг иддэг болохоор энэ удаад Чогийн точхоор болж байгаа. Гэртэн очичоо Цүки асууж байгаа юм л да. Чи ийм сайн ээж автай за бас дээрээс нь амар мундаг өмгөөлөгч ихчтэй амжилттай гэр бүлийг хүүхэд байсан юм байж яагаад гэртээ ирэх дургу байгаад байсан ингээд те. Чо ерөөсөө ойлгомжтой хариулт өгдөггүй л те. Гэтэл гэрээ үзэн яддаг бол биш л юм байлээ л дээ. Тэр тусмаа үргэмжлэлийн шүүгээний хамгийн доор ганцаархнаа байрлах төгөлдөр хуурын тэмцээний нэр төрийн шагнал гэж одоо өөрийнхөө жаацтай үргэмжлэлдөө айгүй хайртай байлээ. Зүкийг хүрхтэнд булааж аваад буцаага тавьж идэг. За гэхдээ нэг харамсалтай юм болдг нь унтаад сэрснийхэн дараа гэрийнхэн нь нүүх юма бэлдэж хагаад самсаргүй тэр хайртай үргэмжлэлийг нь андуурж өөр юмд хийгээд гаргаад хайцсан болж таардгийн. Чог тэр тухайн мэдснээ дараахан ягаад ч юм гар нь ингээд кличлээд бөөл сандралдаа мандралдаа болж байгаа штэ. Цүки шууд сүнсний гарын авлага руу ороод уншсан чинь ийм болж таарч байгаа заа. Хүн үгсний дараа гэрийнхэн ч юм уу эсвэл нөгөө хайртай байсан хүмүүс нь тухайн үнийг санаж дурсах ямар нэгэн үнцэнтэй зүйлийг хайчих юм бол тухайн хүний сүнс 30 өдрийн дотор орд тас алга болоод зүгээртэй одоо хорвоо дээрээс уулан мөргөө арчигддаг юм бил. Тэгэл Чогийн гэрийнхэн тэр санаж дурсах юм хайцсан болохоор Чо ингээд те одоо алга болоход бэлэн болоод гар нь кличлээд эхэлсэн гэсэн үг штэ те. Яг яаж алга болохгүй үргэлжлүүлж сүнс хിവэрэ байх вэ гэхээр сүнсний холбоонд өөрийнхөө аимшиг сүнс болж чадах потенциалаа харуулад тэрнийхээ дараа мөнгө төлж тэр айлгагт сүнсний лицензээ аваад тэгээд тэр лицензээ ашиглаж богино хугацаанд өөрийгөө энгийн хүмүүст харуулах замаар энгийн хүмүүсийг айлгаж сүнсний холбооноос цалин аваад үргэлжлүүлээл мөнгө төлж одоо лицензээ сунгуулаа лавл хизээж алга болохгүй үрд амьдрах юм бил. Тэгэхээр тэ сүнсний ертөнцид уг нь бол гэрийнхэн нь өөрийг нь санаж дурсаалгаа тохиолдолд бол амьдрал байх боломжтой. Тэгэхээр энэ айлгагт сүнс болж карьер хөөж байгаа сүнснүүд бол бүгдээрээ л чаваас хайртай хүмүүс нь өөрийнх нь тухай мартцсан айлгагт сүнс болохгүй бол устдаж алга болох ямар зөвүүн те яг тэрийг нь харж ярианагаад гэдэг төөрсөн сүнснүүд л гэсэн үг шүү дээ те. Ер нь бол жоохон гонигтай басдаг гэнэс. Ямар ч л байсан Чо маань үнэхээр л устдаж алга болохыг хүсэхгүй байсан болохоор Джессикагийн зарласан нэг тийм сонгон шалгаруулт маягийн юмд очиж байгаа байхгүй юу. Лаг айлгагт сүнс болохын тулд бас те одоо аимшигтай үхлээр үхэж мөксөн байвал давуу талтай байд юм байлээ л те. Одоо жишээ нь энэ залуу болохоор X нь мангар олон эсэгт хувааж биеийн тастаж алаад тэгээд шинжээчд одоо биеийн эсгүүдийг нь нийлүүлэхдээ баруун гарын эсхийг нь ерөөсөө олоогүй юм байлээ. Тэгэхээр те эмнэлэгч шөнийн цагаар коридор түнтэй таарах юм бол чи миний баруун гарыг харсан уу? Миний баруун гарыг харсан уу? Яа! Югу шатс. Миний баруун гарыг өг гэж хэлээд хүн айлгах тактиктай сүнс болохоор одоо төлөвлөж байгаа гэсэн үг. Тийм айгу потенциалтай сүнс гэсэн үг шүү дээ. Ахаа манай Чогийн хувьд бол хүн амьтанд хэрцгийгээр алуулаагүй зүгээр машины ёсолднаас варснаас гадна ямар ч тийм хүн айлгамаар эвгүй царай төрөх мөрхтэй биш болохоор Джессикад тоогдохгүй нь ойлгомжтой шүү дээ. Гэсэн ч тэр сонгон шалгаруулалт дээр нь байсан нэг Макото гэж залуу манай хоёр дээр ирээд татгалзахын аргагүй санал тавья гэж хэдэг. Макото болохоор ерөнхийдөө бол өнөөх алдарт Катриныг анх гаргаж ирж ирсэн PR менежер юм байлээ. Харин тэ даанч Катрин цагтаа цалгиж явсан ч гэсэндээ одоо бол тэр буудалд нь хаяал нэг хүн ирдэг. Ерөнхийдөө бол тэ одоо үеэ өнгөрөөцсөн. Тэгээд өнөөх лицензнийхээ мөнгийг ч арай ядан төлж байгаа тийм одоо уналтын үе дээр явж байгаа болж таардаг. Тэ ингэж зүдэрж явж байгаа ч гэсэндээ Катрин бол үнэндээ л эгоон тулцсан зожиг эмэгтэй заяа. Тэрнээс гадна угаасаа нөгөө Джессика Арнуунаас нь хутгаж хагаад одоо trust issuesтэй болгоцсон шүү дээ. Тэгээд Макото Чог дагуулад хүрээд ирэхэд нь Катрин наад нэг сүлдэн амтнаа зайлуул гэж хэдэг. Макото шууд манай буудалд баг хинж ирэхгүй байгаа штэ. Шин төрх шин сүнс биднэрт хэрэгтэй. Энэ байдлаараа байвал чи лицензээ ч алдаж магадгүй. Тэглэж чи энэ царайг нь харал та. Араас чи хутгаж хаах царай биш байгаа штэ.
Хаалта ямар ч амбицгүй, ямар ч зорьсон зориггүй тарих байдаг юм уу гэмээр гүлээсэн цайлгаа амтан байгаа зү гэж хэлжээж нэг юм зөвшөөрүүлснээр Чоумэн алдарт Катрины багийнхны удирдлагадор алдартай айлгагт сүнс болох замналаа эхлүүлж байгаамаа. Мэдээж сайн айлгагт сүнс болно гэдг нь өөрөө асар их хүчин. Энэ бүр яг Сожуке шиг юм шүү дээ. Энэ хараа. За та яг энэ царайг харж байгаа заяа. Яг энийг харж гинөө. Харж байгаа заяа. Би таадаг Сожукег харуулъя за. Хорлоо! Сожукег чи хээ гэдэг үлээ. За энэ Сожуке тийм үү? Тий. Энэ Сожуке байгаа байхгүй. За харж байна уу? Бүү! Яг оостэй. What? Яг оостэй. Гар маар нь үртэл бараг яг ижлэх юм шүү. Нэрээ ТV-дэг наац. Манай бүтэглүүд л та. Мэн чамааг олсон. Чи Таиландд зэг хийж байгаа юм бэ? Кинонд тоглосон байж л. Кинонд тоглолцсон байж тээ стач. Замналаа эхлүүлж байгаамаа. Мэдээж сайн айлгагт сүнс болно гэдг нь өөрөө асар их хүчин чармайлт шаарддаг зүйл гэдг нь ойлгомжтой. Катрин гэхэд тэгж дээшээ харж дөрвөн хөллөөд мөлхөхийн тулд өдөрт амар олон цагаар бэлтгэл хийдэг юм байлээ. Чоувол нуруугаа хуглуулсан ч тэрийг нь хийж чадахгүй байгаа байхгүй юу? Дараачийн нилээд хоногийн хугацаанд янз бүрийн нүүрний хувирал болон төрөл бүрийн хувцснуудыг туршиж үзлээ. Буудалд нэрсэн хүмүүстээр туршилтын маягаар айлгуулах гэж үзлээ. Үнэндээ л болж үтж байгаа юм алга заяа. Нэг удаа бүр унтж байгаа эмэгтэй дээрээс дарж айлах гэж үзсэн чинь нөгөөх нь сингл эмэгтэй байж таарад даруулж байгаа нь таалагдсанаа чог жүкүнт гэж дайрж майраад галзуу. Лаг сүнс болохгүй сарин жалга болох гээд байдаг. Хонглын үзүүрт гэрэл байтугай чүдэнцний ишч байхгүй гээд байдаг. Катрин бүр нохотой харьцаж байгаа юм шиг муухай харьцаад байдаг. Цайлхан зангаа алдах өчнөө шалтгаан үүсчихсэн байгаа ч гэсэн Чоумэн сайхан сэтгэлээ гэж явуулсангүй. Катринд муу санахын оронд эсэргээрээ бүр Катриныг хүн үзэхэ байлцсан YouTube бичлэгний доор Катрин одоо ч гэсэн үзэхэд аимшигтай хэвээрээ байна. Би лав 414 тоодын томгоос үхтлээ айдаг энтер гэж комент бичээд хөөхөн тэ бас хэрэндээ social engagement Яа инээж минэж байгаа яг ба шүү. тийг нь өсгөх гээд байгаа юм шиг байгаа. Ингэсэн байж байгааг нь Катрин нууцаар сонсцсон байлгүй яахав тэ. Тэгээд киноны турш анх удаага жоохон инээмээр идчихэд. Сайхан сэтгэлтэй байхад бүхэл юм болдгийн жамаар маргааш нь Макотодны гой санаа орж ирээд Чоумэн нэлээд потенциалтай санаатай болж байгаа. Буудалд ирсэн хүмүүсийн карманд нэг гар утас сулгаагаар ийгээд дараа нь тэрлүүн чоо залгаад крипи өнгөөр нэрийг нь дуудснаа 8 давхурт янз бүрийн юм хөдөлгөж айлгаж шатаар буулгангуудаа гарсныхан дараа дээвэр дээрээс үсэрж урд нь үхэх гэдэг ерөнхий зохиол те. Тэрнээс гадна Чоумэн ийм одоо шинэхэн гадаа төрхтэй болсон байлээ. Actually бас те айгу дажгүй юм крипи харагдаж байгаа сте тий. За тэгээд яг тэр шөнөө яг төлөвлөгөөнийхөө дагуу буудалд нэрсэн хоёр хосын карманд нь удсаа игээд залгаж нэрээр нь дуудаад 8 давхурт янз бүрийн юм хөдөлгөж айлгаад гарсныхан дараа үсрэх цаг нь болчиход болчихоо айгаад үсрэхгүй байгаад дээ. Ер нь бол яг энэ айлгаж байгаа хоёр үнийхээ урд нь л унах ёстой байсан л да. Буруу газараа унтсан гэсэн үг. Гэхдээ л баг урд нь унахаасаа илүү амар зураглал үүсчихэж байгаа байхгүй дээ. Тэгээд тэр залуугийнх нь бичиж авсан бичлэг хэдхэн цагийн дотор 300 мянган үзэлт хүрээд амар вайрал болоод тагсан болохоор сүнсний холбоонд бүр өөрсдийнхөө саналаар манай үнд лицензийг нь явуулсан байна лээ галзуу. Тухайн бичлэгээрээ яалтчгүй л үнэхээр алдартай болчихж байгаа болохоор сүнсний холбооноос зохион байгуулдаг томоохон сүнснүүдийн Night Party энтерт өргөддөг болоо тий. Нэгэн үдшилгийн дараа Катрин бас тэг хөөрхөн халамжчингуудаа бид нар бүгдээрээ л зүгээр л нэг айлаалагчд. Сүнсний холбоонд бидний хэр авьяастай байх ямар ч хамаа байхгүй. Авьяасгүй байсан ч гэсэн олон танигдчихсан байхад л тэдний хувьд энэ нь авьяас гэсэн үг. Гол нь л өөрийгөө харуулж явах ёстой гэж хэлдэг.
За тэр чи яг хэд хоногийн дараа нэг том юм болдго нь амьд хүний ертөнцийн дэх Тайваны номер 1 влог хийдэг ютубер залуу нэг сонин зүйл туршиж үзэх гэж байгаагаа зарладаг буюу Чогийн буудалд очиод лифтэнд нь сунгуудаа өнөөх Джессикагийн хараалтай бичлэгийг үзэж хоёр алдартай сүнсийг нэг доор дуудах гэдэг чаленж болж таардаг. Мэдээж тэр залуу нь маш олон үзэгчтэй ютубер болохоор энэ бол сүнсний холбооны хувьд маш том боломж гэсэн үг шүү дээ. Даанч нэг асуудал байгаа нь энэ нөхрийг айлгахын тулд Чо маань өнөөх мэдрэл Джессикатай хамтарч ажиллах шаардлагатай болчихж байгаа. Одоо багшийнх нь номер 1 дайсан шүү дээ, тийм. Улмаар удалгүй Тайван тулгатны 100 сүнс гэж сүнсний ертөнцийн нэлээд том нэвтрүүлэгт Джессика Чо хоёр хамтдаа урагдж орох бөгөөд Чо бол цайлган шүү дээ. Нэх юм бодохгүй сууж исэн чинь Джессика харин Чогийн өнөөхтэй нэг өөрийнх нь шалгаруултанд оролцож исэн үеийн бичлэгийг задруулангуудаа ийм хачин доод центаны сүнс надтай хамт хүн айлгах хингинэ гэж мэгээ дог тохуу ийгээд хэлгүй яах вэ? Хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүс хамгийн эмзэг байдгийн гихчээр Чод энэ нь маш хүн дээр тусах нь ойлгомжтой. Сүүлдээ бүр би энэ хүний үнэргүй хүүтэн цэвдэг салбарт чинь ажиллаж чадахгүй юм байна гэд лицензээ хаяад хаашаа ч юм яваад өгдөг. За тэгээд энэ л үед хэдүүлээ Чогийн бага насны тухай болон хэрхэн нас барсан тухай нь мэдэж авч байгаа. Чогийн ээж аав хоёр ер нь бол яг л одоо typical Аз эцэг их буюу бусдаас дандаа л илүү бай, тэмцээнд орж медаль ав, өөрийгөө онцгой байлгаж бусдад өөрийгөө харуул гэдэг хүмүүжлэр Чог өсгсөн юм байлээ л дээ. Данч Чо маань ямар ч зүйлээр хичээлсэн бай, ерөөсөө амжилт гаргаж чаддаггүй, тэрэндээ ч маш ихээр гимшиж дарамт мэдэрдэг хүүхэд байсан байгаа. Тэгээд нөгөө их чин лаг өмгөөлөгч гэжсэн штэ. Их чин угаасаа хүүхэд байхдаа ч гэсэн орсон бүхэл тэмцээнээсээ медаль энэ төр авдаг амар мундаг хүүхэд байсан юм байлээ. Энэ харагдаж байгаа цомнууд бүгдээрээ их чих нь байхгүй юу? Агаар энэ доор нугаа өнөөх хичээл зүтгэлийн шагнал гэ төгөлдөр уурын шагнал л ганцаараа Чогийнхоос гадна яг үнэндээ ээж аав хоёр нь те одоо байранд ороогүй байхад нь Чод чи байр эзэлсэн гэж худлаа хэлээд өөрсдөө энийг нь хэвлээд жаазлаад өгчихсэн шагнал юм байна лээ. Тэгээд Чо маань яг тэр шагналын шүүгэндээ дарагдаж нас урахаасаа өмнө ч тэр нас барсныхаа дараач тэр ээж аавынхаа бахархлыг хангалттай төрүүлж чадаагүй гэж өөрийгөө мэдэрч сайн охин байж чадаагүй хэмээн өөрийгөө зэмлэж гимшдэг болохоор сүнс болцоход гэрээрээ завчлахоосоо эмээгээд байдаг байсан болж таарч байгаа. Яг ингээд бодолтой автцсан сууж байхад нь өнөөх те менежер ямар анлаг хүүхээвэ те Макото манай хүн дээр ирэнгүүтээ эргээд хүрээд ирэлдэ гэж ятгах гэж оролдоход нь Чо та өөрөө амьд байхдаа лаг алдартай бүтэн цомогтой дуучин байсан гэж үздэй. Би харин онцгой биш азгүй амьтан байсан. Та миний доторхыг яаж ойлгох юм хэмээхэд Макото яг үннээ хэлж идэг. Манай Макото те үнэхээр л лаг дуучин болох мөрөөдөлтөө тэрнийхээ төлөө хинээс ч илүү хөдөлмөрлөдөг байсан ч гэсэндээ яг үнэндээ гаргасан цомгийг нь ганц ширхэгч хүн худалдаж авч байгаагүй фейлний артист байсан байгаа байхгүй юу. Тэгэд нэг удаа азар яажгаад ч юм айгүй том тайзан дээр гарах боломж олдоод гарахаасаа өмнө тайзны ард тайзан дээр хийх хөдөлгөөнөө бэлдэж жагаад хүзүүгөө углаад өгсөн юм байлээ. Тэгэл чааваас сүнс болцоход яхаа мэдэхгүй явж байхад нь Катрин манай үнийг олж хараад ямар ч ашиг харалгүйгээр өөрийнхөө далавчанд ор авч исэн байгаа байхгүй юу. Тэгэхээр би ч гэсэн онцгой зүйлгүй азгүй амтан хамгийн гол нь чи өөрийнхөө хувьд онцгой зүйлгүй нэгэн байж болох ч гэсэн онцгой талыг чинь олж харж чадах хүн байж л байдгийн. Тийм л болохоор би чамайг багтаа нэгтгэхээр шийдсэн юм шүү дээ гэх ухааны имэйл айгүй өөр имэйлж байгаа. Данч тэгээд Чо шууд тэр дороо шийдвэрээ гаргаж чаддгүй юм л та. Улмаар хэд хоногийн дараа өнөөх ютубер маань буудалд ирэх цаг болоход эгоогоор алдартай Катрин игч маань эгоогоо сайхан талд хийгээд өөрийнхөө карьераас нэг зодог тайлангуудаа амьдралдаа анхудаа өөр сүнсний орлон тоглогч болдог буюу Чогийн дүр товраад Чогийн оронд ажлыг нь гүйцэтгэх гэхээр болж байгаа. За тэгэл Джессика Катрин хоёр бол хэдий хамтарч ажиллаж байгаа нэртэй ч гэсэндээ нэгэнтэйгээ өрсөлдөх нь ойлгомжтой шүү дээ. Ютуберүүд ирсний дараа албаар нэгэндээ лай болоод тэгснээ бүр нэг хэсэг дээр нь Катрин Джессикагийн яг оргил айлгалтын хэсэг дээр урдуур норч кредитийг нь булааж мулаагаалзоо. 现在大河里都是好的，现在2名女我的反攻机会抓得我很痛啊，已经漂亮以后不想看下去了。不过希望 Энэ юус аимшиг нь өвшөө штэ guys. 女粉互不相让都抢。Е
бичлэггүй болоо ш. Тэн тэгээ угаасаа ингэж камер нь эвдэрж байгаа нь байж болох хамгийн муу зүйл байхгүй юу? Одоо энэ YouTube руу саяны бичсэн юмнуудаа цацахгүй, саяны бичсэн юмнууд нь дэлхийд тарахгүй гэхээр те ер нь бол өнөөдрийн ажилласан бүх ажил нь талаар өнгөрч байгаа хэд ч хэрэггүй юм болоод дуусж байгаа л гэсэн үг. Сүнсний холбоо амар их мөнгөө алдж байгаа, алдагдлалд орж байгаагаас гадна те ерөнхийдөө энэс нь болоод Jessica Catherine хоёр ажиллаа чалдах магадлалтай. 们的都已经开始的不满意啊。 Харин Memory card чоо хүрээд ирсэн байл лээ. За дахиад нөгөө юм дээр буул зайлараа. За бичлэг хийгээч. За тэгээд Макото Катрин болон тэдний багийнхан бөөндөө чогийн утас шиг хувц өмсөнгүүтээ чодо хамт ютуберуудыг хөөх гээд гарч байгаа нь угаасаа ютуберуудын камер интернет эвдэрсэн тэгээд ийм хийснээрээ манай эд ямар ч ашиг хүртэхгүй ч гэсэндээ бүгдээрээ л зүгээр хинээс ч хамааралгүйгээр хинээс санаа зовлгүйгээр зөвхөн өөрсдийнхөө төлөө өөрсдөө гоё мэдрэмж авч хайртай хүмүүстэйгээ дурсамж бүтээж байгаа нь л энэ багхгүй юу. Өөрсдийгөө харуулж хүмүүсээс магтаал сайшаал сонсохын тулд биш тархиараа биш зүрхээрээ үйлдэл гаргаж байгаа нэ. Оо crazy. Өөрийн кино болоо наалаа. Энэ өдөр бол мэдээж чогийн маань амьдралдаа анх удаа амьд мэдрэмж авсан өдөр. Тэрнээс гадна яг тэр өдөр чогийн ээж аав хоёр бяцхан охин үлгээдэж авсан болж таардаг. Чо гэртээ очиж шинэхэн шүүгэн дээр нь барьлах өөрийнхөө зургнуудаас гадна бяцхан дүүтэйгээ уулзах бөгөөд чи онцгой авах шаардлагагүй. Онцгой биш байх нь тэмч муу зүйл биш гэж хэлснээр кино маань дуусч байгаамаа. За тэгээ кино маань энэ дөрөв өндөрлж гин. Тэгээд ерөнхийдөө бол би зүгээр л яг нэг тийм те одоо сүнстэй тэгээд яг нэг юм comedy parody одоо аимшиг ингээд жанрыг ингээд parody-лж байгаа тийм comedy тэгээ аимшиг маягийн тийм кино байх юм болов уу гэсэн чинь яг үндсэндээ болохоор яг ингээ гүн үндсэндээ нилээн тийм гүнзгий утгатай дүр дээрээ суурилсан айгүй сайн бичигдсэн зохиолтой айгүй гоё юм баг драма гүнгийн кино байсан биш. Болохоор тийм кино байлаа. Тэгээд ерөнхийдөө одоо яг энэ сүнснүүдийн энэ нэг юм юу байгаа даа штэ салбар байгаа даа штэ. Энэ бол ер нь ямар ч салбар дээр ажиллаж байгаа хүнд ингээ мэддэгдэх зүйл гэж бодоод байгаа хгүй. Одоо чинь би бол амар relate хийсэн те ингээ YouTube хийдэг те. Тэгэнгүүт яг ингээл өөрийгөө ингээ харуулж авах хэвээр байнгын өөрийгөө харуулж авах хэвээр те ингээ царай мараа чи энэ тэмдгүү байж авах хэвээр энэ төр гээд тиймэрхүү зүйлс айгүй relate хийсэн. Тэгээ ер нь чотой бас чогийн дүртэй бас айгүй relate хийх юмнууд ерөн зөндөө байсан. Тэгээ ер нь бол надаа төсөөлснөөс нэг төсөөллгүйгээр үзсэн болохоор төсөөлснөөс бүр хамаагүй юм гоё. Надад бол энэ амар таалагдсан тийм кино байгаа. За тийм байна. Тэгээд өнөөдөр мань бичлэг энэ дөрөв өндөрлж гин. Short film хийсэн. Тэрийг нэрээ оруулсан. Тэгээд он гараад шууд бичлэгнүүдээ хийхэр байсан. Тэгээд тэр нөгөө short film-ээ дуусгаж яг монтажинд дуусгаж оруулах гээд жоохон цаг алдсан. Тэгээд тэрнээс биш бол одоо бичлэгнүүд бол ингэж хол зайтай орохгүй. За тэгэхээр тий short film-ээ орсон. Тэгэхээр одоо бичлэгнүүд бол угаасаа ингээд ороод явна. За тийм байна да. Тэгээд тэрийг хэлчихэ те. Тэгээд өнөөдөр мань бичлэг сайхан энэ дөрөв өндөрлж гин. Хэдүүлээ дараачих бичлэгээр тунгуудахгүй уулзгуулахаар төвчээртэй сайхан хүлээж агаарай. Хайртай шүү. За. Лайк. Цагаар. Гой зүтгэл. Ивэтэ нас яваад нүдлэмс ойрхон болж байгаа гэдэг. Би бас камер авахгүйс өлөөд авахгүй юу? Яат гэмс. За тэгээ бичлэг дууслуу хүмүүстээ бүгд маш баярлалаа. Тэгээ та бүхэн кик дээрээс намайг олж үзээрэй. Би кик дээр өдөр болгон стрим хийж байгаа шүү гэдгийг хэлгээд таатай байна. За тэгээд come to kick guys. I just do a hoes, kick the baby on my hoe. Чиний сүрчиг намайг дагдаг everywhere I go. Зүгчиг хэрэггүй чи бол ертөнцийн минь тоо. Бүгдийн алчиг ивэл би лав хэлэн тэмээ зөө.